манай үнийг тайлбарлуулдаг гарч араас нь залуу цагтаа гараад ирлээ. Хөнөө тэр гисгэгч одоо энэ номыг чимээгүй дуусгачихад яагаад боддгүй юм бэ? Заавал интернетээр шуугуулж түүний анхаарлыг татах зүгээр. Залуу цагтаа манай үнийг гэртэн хүргэж өглөө. Замдаа хүүхдтэйгээ харилцахын тулд сошиалын хүчийг ойлгох хэрэгтэй гэдгийг ярьж өглөө. Манай мөрдөгчийн ихнэр түүнд үзаад нэг газар дуулаа. Хүрээгээ тэрнээс гадаад инхэм би хүрээш. Эхний таньдын байна. Нөгөө фотографик хүмүүс гисгэгчээр алуулахыг хүссэн хүмүүсийн бийсийг явуулаад байгаа. Тэгээд энэ нэмэгтэй надаар мэдээлэл өгсөн юм. Энэ нэмэгтэй хөвшин ихтэй нөхрөө ослараа даатгийн $700,000-ыг нь авсан гэж байна. Нөгөө даатгийн байцаагчтай явуулж байсан гэж мэдээлэл бас гарч ирж. Харин эхнэр нь хайцаг нөгөө энэ гэж мэдээлэл бүгдээр даатгийн мөнгөнд $70,000. Дээрээс нь бүсгүй нөхрөө өгөх даатгийн мөнгө авчих гэж хэлдэг юм байна. Бас даатгийн байцаагч энэ бүсгүй бол чиний даяараа өөрхий өсгөх гадуур дэлгүүрийн хатаа хүүхдүүдийг нь асаасан гэж мөрдөгч бичгийн комментиг нь хатаа агаар